хүн тодорхой хэмжээний эрүүл мэндийн төлөв мэдлэгтэй байгаа шинжилгээ онцлогоонд яг цаг тухайд нь хамрагдах юм бол энэ нойруулж ахын хавдраас урьдчилан сэргийлээд эрт онцлогдох боломжтой байгаа. За нойруулж ахын хавдар нь юунаас болж шалтгаалдаг вэ гэхээр тамхи татах, хооллолтын буруу дэглэм болон нойргүй явах. За ялангуяа бас үйлдвэрт болон уурхайд ажилдаа шөнийн ээлжний ажил хийдэг хүмүүсийн хооллолтын тал дээр буруу байдаг. Шөнө их хооллох нь нойруулж ахын өрөвсөл их үүсдэг. Нойруулж ахын өрөвсөл их үүснээс болоод хөвлөгээр өвдөх, гүйлгэх, дотор муу гарах завирууд илэрдэг. За энэ завируудын үед хүмүүс болохоор яг өрөвсөл дарах эмчилгээ хийгээд гүйц сайн эмчилгээ хийхгүй удаа явснаас болоод нойруулж ахын хавдар болох эрсдэл үүсдэг. Архины төрлийн зүйлийг хэрэглэх нь бас нойруулж ахын хавдар үүсэх үндэс болдог. Яг хавдар гэдэг зүйл яаж үүсдэг вэ гэхээр жишээлбэл хүн болгонд хавдрын ис ялгардаг. Одоо надад ч гэсэн одоо энэ байгаа хүмүүс бүх хүмүүст иргэдэд ерөнхийдөө хавдрын ис гэдэг зүйл ялгардаг. Тэрний эсрэг дархлааны ис ажиллаж явах хэрэгтэй. Дархлааны ис нь өөрөө хавдрын исийг дарангуйлж устгаагүйгээс болоод боломж хасан хавдрын эснийг тийм боломж өгснөөр яг хавдар үүсдэг. Тэрнээс биш 100% одоо ингээд арх уснаас болоод 100% шууд хавдар тусна гэсэн ойлголт бас шууд ойлголт биш бай. Тийм болохоор хамгийн гол нь сайн унтаж амрах, зөв хооллох, дархлаагаа дэмжих, тэгээд дасгал хөдөлгөөн хийх, илүүдэл жингээсээ салах энэ бүгд нь болохоор ерөнхийдөө хавдар тусгаас урьдчилан сэргийлж байгаа зүйл байгаа. Хавдрын эсрэг хамтдаа